Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамны озоны үндэсний алба. Монгол улсад гидрофторт нүүрс төрөгч хөргөх бодисыг үе шаттай бууруулах хөтөлбөрийг боловсруулах төсөлт ажлын хүрээнд озоны үе давхаргыг хамгаалах Венийн конвенцийн 40 жилийн ойд зориулан бүтээв. Шинжлэх ухаанаас дэлхийн гаригийн хамтын үйл хэрэгт хүрэх замд. Манай үдсгэлэнт дэлхийн гариг 4 тэрбум гаруй жилийн өмнө үүсжээ. Тэгвэл бид бүгдийн амьсгалыг тэтгэгч хүчил төрөгчхий 550 сая жилийн өмнө мөн адил бий болсон байдаг. Хүчил төрөгчхий агаар мандалд олноороо нэгдэн цацагдж, ойролцоогоор 400 сая жилийн өмнө дэлхийн гаригийнхаа амьд биетийг хамгаалах озоны давхарга үүсжээ. Хэрвээ давхраат мандлын озоны давхарга байхгүй бол манай дэлхийн амьд биет бүх амьд организм, экосистем оршин тогтнох нөхцөлгүй лээ. Нарнаас тусах хит ягаан туяаны дооц хэмжээ нэмэгдвэл хүн амьд байгальд хөнөөлтөй байдаг. Гэтэл шинжлэх ухаан технологийн үр дүнд 1928 онд гаргаж авсан хөргөлтөнд түгээмэл хэрэгэлдэг холоор фторт нүүрс төрөгчхий агаарт мандалд цацагдсанаар дэлхийн озоны давхаргыг цоолж сүйтгэж байгааг судлаач эрдэмтэд Шервуд, Мария Молина, Куртизан нар 1970-ад оны үед судалгаа шинжилгээ хийснээр нотолсон байдаг. Дараагаар нь сансрын хиймэл дагуулаас улам баталгаажуулжээ. 2017-оос 2018 оны орчимд Антарктид дээрх озоны давхаргын цоорхой 28 сая ам км нутгийг хамран томорсон нь дэлхийн нийтийг улам түгших болсон юм. Озоны давхарга ийхүү цоорсноор хүн төрлөختөн болон дэлхийн экосистемд аюул занал учруулж эхэлсэн болно. Тухайлбал хит ягаан туяаны хэмжээ шууд нэмэгдснээр хүн амьтдын дархлаа сулрах, нүдэнд цагаан унах, нүдний болорт зайх, мөн арьсны өмнө үгээр өвчлөх нөхцөл бүрддэг. Иймд тэдгээрээс сэргийлэх ганц арга зам бол дэлхийн давхраат мандлын озоны давхаргыг хамгаалж үлдээх асуудал юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хит ягаан туяаны нөлөөгөөр хүн амын арьсны өмнө үгийн өвчлөл эрс нэмэгдэх тухай мөн судалгаа гаргасан байдаг. Иймд хүн төрлөختөн хамтран дэлхийн давхраат мандлын озоны давхарга хамгаалах хамтын ажиллагаа их аянд мордов. Эхлээд 1985 онд озоны үе давхаргыг хамгаалах Венийн конвенцийг хамтран гаргаж, дараа нь 1987 онд озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн протоколыг хэлэлцэж баталсан бөгөөд одоогоор дэлхийн 198 улс орон талууд дээрх олон улсын гэрээнүүдэд нэгдэн орж тэдгэрийг амжилттай хэрэгжүүлж байна. Ийхүү 40 жилийн өмнө баталсан олон улсын гэрээ болох Венийн конвенц хүн төрлөختний хөгжил дэвшил хамтын ажиллагаанд шинэ эргэлт болсон юм. Венийн конвенц Монреалийн протоколын гол зорилго нь хүмүүсийн өдөр тутмын хэрэглээнд байгаа дэлхийн озоны давхаргад нөлөөлж тэдгэрийг устгадаг хөргөх бодисууд буюу хлорфторт нүүрс төрөгч, гидрохлорфторт нүүрс төрөгчийн хэрэглээг бууруулах улмаар бүр мөсөн зогсоох тухай асуудал болно. За Венийн конвенцийн гол зорилго нь юу гэхээр нарнаас ирж байгаа хит ягаан туяаны нөлөөллийг багасгах. За тэр хит ягаан туяаны нөлөөллөөр хүн төрлөختөн дэлхийн амьд организмд аюул занал учруулад байгаа хүмүүсийн өөрсдийнх нь боловсруулж гаргасан хийм бодис болох. За худалдааны нэрээр бол фреон, албан ёсных нь нэр нь бол холоор ботоорт нүүрс төрөгч гэдэг энэ бодисыг бууруулах, улмаар тэрийг цогсоох асуудлыг бол олон улсын хэмжээнд хуульчилж тогтоосон байдаг юм аа. Озоны давхаргыг хамгаалах үйл ажиллагаа нь олон талын оролцоог хамарсан иж бүрэн үйл ажиллагаа болж өргөгдсөн болно. Озоны давхаргыг хамгаалах эрдэмтдийн судалгаа шинжилгээний үр дүн нь өнөөдөр дэлхийн хамтын нийгэмлэгийн үйл ажиллагаа бодит үйл хэрэг болон хөгжиж байна. Озоны давхаргыг хамгаалах Венийн конвенцийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд Монгол улс идэвхтэй оролцож, олон улсын байгууллагын өмнө хүлээсэн үргээ амжилттай хэрэгжүүлж байна. Монгол улсын их хурл 1996 онд Венийн конвенц Монреалийн протоколд нэгдэн орсон болно. Эдгээр олон улсын гэрээнд нэгдэн орох ажлыг эхлүүлэх, зохион байгуулах ажлыг амжилтанд хүргэхэд Монгол улсын байгаль орчин, цаг уур амьсгалын нэр зүтгэлтнүүд болох доктор Төвдөн Дорж, доктор Мягмаржав, доктор Батчаргал, доктор Мижид Дорж, доктор Нацаг Дорж, цаг уурын дипломатч Дэмбэрэл Дорж, доктор профессор Адиасүрэн, доктор Намхай, академич Давг Дорж, озоны албаны ахлах мэргэжилтэн Дулам Сүрэн нарын зэрэг хүмүүсийн санаачлаг, оролцоо, хүчин чармаалт их байсан билээ. Озоныг хамгаалах Венийн конвенцийн анхны уралдаанд оролцогчдын нэг Ахмад Ажилтан Дэмбэрэл Дорж ярихдаа 1990
99 онд озоны алба гэж одоо байгаль орчны яамны дээд иргэд байгуулж озоны давхаргад нөлөөлдөг одоо бодисуудыг хамаагүй одоо цацахгүй хамаагүй илүү хэрэглэхгүй хэмжээ хязгаартай болгох түүнийг бүртгэх тэрний багж хэрэгэлдэг багж төхөөрөмжийг хязгаартай оруулах талаар ажиллаж эхэлсэн. Энэ үед бас эхний үед бол манайх гаднаас мэрэгжилтэн авчирч ажиллаулж байсан. Одоо анхны мэрэгжилтнийг аваад одоо хөлдөөх хэрэгсэл энэ их хэмжээгээр ашигладаг газруудыг тооцоо хийж, шалгалт хийж, озоны давхаргад одоо ямар бодис хүчтэй нөлөөлдөг тухай ийм үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Озоны давхаргад нөлөөтэй бодисын тооллого судалгааг Монгол улсад хамгийн анх удаа 1996 онд доктор Намхан баг удирдан хийлгэжээ. Манай компани Монгол улс даяар озонд онцлогч бодисын тооллогыг одоо хийсэн. Энэ үед бол одоо Холоор Боторт ус төрөгч буюу Перон 11, 12-ыг одоо Монгол улс даяар хэрэгжилж ирсэн. Тэгээд Монгол улсын гол төлөв томоохон хөрөнгө төхөөрөмжтэй газруудаар ингээд явж тооллого хийсэн. За нэг нийтдээ нэг 70-80-аад байгууллагаар орд тооллого хийхэд бол тооллогын эцэст бол нэг 20 гаруй тонн одоо пероныг бол Монгол улс нэг жилд хэрэгэлдэг тийм тооцоо гарч ирсэн юм аа. Венийн конвенц Монреалийн протоколыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Холоор Боторт нүүрс төрөгчийн төрлийн аюултай бодисын хэрэглээг 2010 оны 1-р сарын 1-ээс эхлэн Монгол улс бүр мөсөн зогсоож тэдгээрийн оронд Гидро-Холоор Боторт нүүрс төрөгчийн болон Гидро-Боторт нүүрс төрөгчийн төрлийн бодисыг өргөн хэмжээтэй хэрэглэх боллоо. Озоны давхаргад хүчтэй нөлөөтэй Холоор Боторт нүүрс төрөгчийн төрлийн бодисын хэрэглээг бууруулах зогсоох талаар Дэлхийн хамтын нийгэмлэг хамтран үр бүтээлтэй ажилласны үр дүнд өнөө үед үйлдвэрлэл худалдааг 99%-аар бүр мөсөн зогсоож чадсан том амжилтанд хүрлээ. Ийхүү эрдэм судлалын ажил өнөө үед дэлхийн гарагийн бүх улс орнуудыг хамарсан хамтын ажиллагаа түншлэлийн үлгэр жишээ болж чадлаа. Эхлээд бол озон зодтолдог бодис бол одоо биднээс ажил бизнесийг хоригдох гэж хаах гэж байгаа юм байна гэж ойлгож байсан бол сүүлдээ 5 жилийн дараагаар үгүй энийг дэмжиж ажиллаад хамтарч ажиллаад амжилтанд хүрэх юм байна. Эндээс ил бизнесийн үр ашиг олох юм байна гэж бид бодоод ингээд Монголын хөргөлтийн агааржуулалтын холбоог байгуулсан. Тэгээд одоо Монголын хөргөлтийн засвар үйлчилгээ хийдэг бүх компаниуд нэгдээд 2005 онд нийлээд 2006 он гэхэд Монголын хөргөлтийн холбоог байгуулад озоны үндэсний албатайгаа хамтарч ажиллаад маш их амжилтанд хүрсэн. Одоо олон улсын байгууллагын хамгийн сүүлийн мэдээлэлтэй танилцах мөн бас дээр нь биднээс одоо багаж тоногдох хөрөмжөөр анхны үед бол хангуулж исэн. Одоо тэр засвар үйлчилгээний бүх шинэ багаж тоногдох хөрөмжийг бол хамгийн сүүлийн багажийг одоо озоны үндэсний албанаас байгаль орчны хөтөлбөрөөс өгөөд бид бол маш сайн багажтай ингээд яг дэлхийдээ хөл нийлүүлж ажиллаж эхэлсэн. Тэрний өмнө бол орон хөргөх засварын ажил гэдэг бол маш их хоцрогдсон, нэлээд бүдүүлэг, цөөн тооны хүн хийдэг байсан бол тэрний дараагаар багаж тоногдох хөрөмжөө хэмжих чадвартай ажил үйлчилгээгээ маш сайн хийсэн. Иймд дэлхийн дулаалд үлэмж нөлөө бүхий Гидро-Боторт нүүрс төрөгчийн төрлийн бодисуудыг бууруулах зогсоох ажлыг 2030 он хүртэл тусгай хөтөлбөр гарган хэрэгжүүлж байна. Озон задлах бодис за дэлхийн дулаалд нөлөөтэй энэ бодисын хэрэглээг тодорхой хэмжээнд хянах, за зөвшөөрлийг одоо тоон хязгаарлалт тогтоох ийм үйл ажиллагаа бол байгаль орчны яамны харьяа озоны үндэсний алба маань 2000 оноос хойш хэрэгжүүлээд явж байна. За энэ хугацаанаас хойш гайлын байгууллага озоны үндэсний албатайгаа бол нэгт харилцаатай ингэж хамтарч ажилласан байж байгаа. За 2000 оноос хойш гэх юм бол тухайлбал 1200 орчим гайлын улсын байцаагчид озон задлах бодис, орлуулагч бодис тэдгэрийг агуулсан тоног хөрөмжийн хяналт шалгалт за үүнтэй холбоотойгоор одоо озон задлах бодисыг таних тоног хөрөмжийг нийлүүлэх гэх мэтчлийн энэ одоо жилд 2-3 удаагийн одоо гайлын улсын байцаагч за гайлын гадаад худалдаанд оролцогчид зориулсан ийм сургалтуудыг бол зохион байгуулж нэгт хамтын ажиллагаатай бол ингэж ажилтдаг байж байгаа. Дэлхийн улс орнууд Гидро-Боторт нүүрс төрөгчийн хэрэглээг 2015 оноос эхлэн 15%, 2020 онд 35%,
2025 он гэхэд 67%-аар тус бууруулж байна. Цаашид 2030 он гэхэд бүр мөсөн хэрэглээг зогсоож өөр төрлийн хөргөх бодисоор орлуулан хэрэглэх зорилтыг тавин ажиллаж байна. Гидрохлор потат нүүрс төрөгчийг өөрчлөлтөд буруулах менежментийн хөтөлбөр маань 2012 оноос эхлэн хэрэгжсэн. За энэ хүрээнд бол 4 гол бүртгэн хэсгээр хэрэгжүүлж байна. За бодлого дүрм журмыг боловсронгуй болгох, хөргөлт агаржуулалтын техникчдийн ур чадварыг бэхжүүлэх, за гайлын болон хөлс хөлөх байгууллагын ажилтнуудын гоцон задлаг бодисд тавих хэл гайлын хяналтыг бэхжүүлэх, XPS хөөсөнцрийн үйлдвэрийн техник технологиг өөрчлөх, за мэдээлэл сурчлагын ажлыг өрнүүлэх гэсэн ийм бүрэлдэхүүн хэсэгтэйгээр хэрэгжүүллээ. За энэ хөтөлбөрийн хүрээнд гарсан гол үр дүнгээс дурдвал Монголын улсын агаарын тухай хуулинд цан задлаг бодис болон дэлхийн долларт нөлөөлөх чадвар өндөртэй бодисыг яг тоо хэмжээг тогтоох буюу квотыг хуульчилж оруулсан. За мөн 2018 онд цан задлаг бодис болон орлуулах бодис тэтгэрийг агуулсан тоног төхөөрөмжөд тусгай зөвшөөрөл олох журмыг бол боловсруулж батлууллаа. Дэлхийн бүх улс орнуудаа хамтран ажилласны үр дүнд Антарктид дээрх озоны давхарга 2022 оны байдлаар 4 сая гаагаар сэргэж байгаа нь дэлхийн улс орнуудын хамтын ажиллагаа түншлэлийн гайхалтай үр дүн гэж үзэж болох юм. Дэлхийн дулаарл нэмэгдснээр хойд мөсөн далай хайлж, далайн усны түвшин нэмэгдэх, сэрүүн бүсийн орнуудад гангачиг зуд дурхан тохиолдох, давтагдал нэмэгдэх, борооны эрчимшил ихсэх, үер болох зэрэг байгалийн гамшигын тоо эрс ихсэж байна. Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамны озоны үндэсний албанаас Монгол улсын гайлын байцаагч нар болон хөргөлт, агааржуулалтын техник хэрэгслийн засвар үйлчилгээний техникч нарт чадвархжуулах сургалтыг байнга зохион байгуулж байна. Хөргөлтийн инженер техникчдийг бэлтгэх энэ үйл ажиллагаа маань 2007 онд шүтээсийн хүнсний сургуулийн дэргэд нээж нийтдээ бид нар одоо 5 төгсөлтөөр 60 гаруй оюутнуудыг бэлтгэж гаргасан байдаг. 2012 он гэхэд бол бид нар одоо хөргөлтийн техникчдийн ур чадвар мэдлэгийг одоо дэвшлүүлэх үүднээс чадамжийг нэмэх энэ зорилгоороо бол сургалтын төвийг бас байгуулсан. Энэ сургалтын төвийн тоног төхөөрөмж нь бол нэгдсэн үндэсний байгууллагын тусламжтайгаар сургалтын дадлагын байр, дадлагын тоног төхөөрөмжийг нийлүүлсэн үндсэн дээр бид нар ур чадварт үндэслэн сургалтыг явуулах ийм үндэс тавигдсан юм. За сургалтын төвийн үйл ажиллагаа болон манай хөргөлтийн холбооны үйл ажиллагаа маань озоны үндэсний албатай тасралтгүй 25 жил одоо бараг 30 жил гэж хэлж болох юм. Үргэлжилж байгаа. Энэ одоо хамтын ажиллагааны үндсэн дээр бол бидний холоор боторт хөрөх бодисыг бууруулах, дараа нь гидрохлор боторт нүсрэгчийн бүлгийн хөрөх бодисыг бууруулах гэсэн үе шаттай энэ озоны давхрыг хамгаалах үүсэд орсон хувь нэмэр маань улам л өсөн нэмэгдэж бидний хамтын ажиллагаа улам одоо өргөжд байна. Озоны давхаргыг хамгаалах үйлс нийт хүн зооны хамтын ажиллагаа оролцоотой хэрэгждэг том үйл хэрэг болж чадсан юм. Хөргөлтийн систем ба адилгүй ажиллагаа, байгаль орчны шаардлага гэсэн 5149 гэсэн олон улсын ISO стандартыг бол мөн Монгол улсад 4 багц стандартыг бол нэвтрүүлсэн. Хөргөлтийн техникч, агааржуулалтын тоног төхөөрөмжийн техникч гэсэн 2 мэргэжилтээр бол хөтөлмөрийн тухай хуулийн зохицуулт заалтын дагуу ажил мэргэжлийн стандартыг боловсруулж батлууллаа. Техникийн боловсрол, мэргэжлийн боловсрол, богино хэмжээний сургалтанд зориулсан сургалтын хөтөлбөрүүдийг боловсрууллаа. За энэ сургалтын хөтөлбөрийн агуулгад байгаль орчин дээлтэй хөрөх бодис сонгох, хөрөх бодистой харьцах, хөргөлтийн техник болоод манерлийн протоколыг хэрэгжүүлэх, за орлуулах технологи, зан задлалтай бодистой холбоотой энэ чадамжийн нэгжийг оруулж өглөө. Энэ хөтөлбөр ажил мэргэжлийн стандарттай үндэслэл RPL буюу өмнөх мэдлэг ур чадварыг үнэлэх үнэлгээг бол Монголын хөргөлт агааржуулалтын салбарт бол анхлан нэвтрүүлж ажиллалаа. Тэгэхээр алтан боловсрол эзэмсэж хөргөлтийн техникч, хөргөлтийн инженер болоогүй ч ажил мэргэжлийн буюу амьдрах хүчнээс сурсан мэдлэгээ үнэлүүлж чадамжийн гэрчлэгээтэй болох юм үнэлгээ байгаа. За энийг бол зохих яамны агентлагтай хамтран хөргөлтийн холбоо буюу мэргэжлийн холбоотой хамтран хэрэгжүүлж байна. 2016 оны Раванда улсын Кигали хотноо дэлхийн дулаарлалд үлэмж нөлөөтэй гидрофоторт нүүрс төрөгчийн төрлийн хийнүүдийг бууруулах талаар дэлхийн улс орнуудын дээрх хилцээрийг байгуулсан болно. Энэхүү хилцээрийг хэрэгжүүлж чадсанаар 2100 он гэхэд дэлхийн дулаарлалыг 1.5 хэмээн нэмэгдэхээс сэргийлэх боломж бүрдэх юм.
За өнөөдөр бол энэ гэрээ хэлэлцээр хамгийн сайн хэрэгжиж байгаа дэлхийн олон улсын гэрээ хэлэлцээрүүдийн нэг болж явж байгаа. Энэ гэрээ хэлэлцээрийг хэрэгжүүлэхийн тулд дэлхийн 198 орн хамтран ажиллаж байна. За энэ гэрээ хэлэлцээрийн жишгээр бол цаашдаа дэлхийн улс орнууд хамтран ажиллаад байвал өмнөө тулгамдсан зорилгыг шийдвэрлэх бүрэн боломжтой байна гэдг нь бол харагдаж байгаа. Тус хэлэлцээрийн ач холбогдлыг сайдар ойлгосон тул Монгол улсын улсын хурал 2022 онд нэгдэн орох шийдвэр гарч Монгол улс 2025 оноос 2045 он хүртэл гидрофоторт нүүрс төрөгчийн хэрэглээг үе шаттайгаар бууруулах үүрэг хүлээж байгаа болно. Эдгээр зохицуулалттай бодисыг бууруулснаар тэдгээрийн оронд нь үүсэх зах зээлийн хэрэгцээ шаардлагыг байгаль орчинд ээлтэй шин төрлийн орлуулах бодисоор хангах бэлтгэл ажлыг хийж байна. Монреалийн Португалийн Кигалийн нэмэлт өөрчлөлтийг дэлхийн дахны хэмжээнд хэрэгжүүлснээр дэлхийн агаарын температур 1.5 хэмд улаархаас сэргийлж чадна. Хэрв одоогийн бодлогоо хэвээр үргэлжлүүлвэл 2066 оны орчим Антарктидад 2045 он гэхэд хойд туйлд 2040 он гэхэд дэлхийн бусад хэсгүүдэд озоны давхарга 1980 оны түвшиндөө хүрч озоны цорхоо үүсгэхээс өмнөх нөхөгдөх төлөвтэй байна. Антарктидын орчимд үүссэн озоны цорхон хэмжээ 2019-с 2021 оны хооронд өөрчлөгдсөн нь цагуурын нөхцөл байдлаас ихээхэн шалтгаалжээ. Гэсэн хэдий ч Антарктидын хэсэгт үүссэн озоны цорхоо 2000 оноос хойш талбай болон гүний хувьд аажмаар багасж байна. Иймээс олон улсын хамтын нийгэмлэгийн олон талын оролцоо хүчин чармаалтын үр дүнд хүн төрөлхтний эрүүл аюулгүй орчинд амьдрах нэг нөхцөл бүрдэх болно. Байгаль дэлхийн маань цэвэр ариун байж хүн зоныг үеийн үед дитгэн гүйгүүлж байх болтугай. Дэлхийн озоны өдрийн баярын мэндийг хүргэе. Дэлхийн озоны өдрийн баярын мэнд